одоо зохицуулах байгууллага бас нэлээд их одоо хэмжээ хязгаарыг тавиад байгаа. Зээлийн одоо зээл орлогын харьцааг бол хязгаарласан. За мөн одоо их усрын банк бус салбаруудын одоо босгох одоо хязгаарыг бол бас нэлээд буурал харагдаж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор банк бус тухайн салбарын одоо чаашны төлөв бол нөхцөл байдлууд ямар байгаа вэ? За тийм тэгээд банк бус санхүүгийн байгууллагууд дээр одоо ингээд хоригуд орж ирсэн зохицуултууд. За тэгээ өөр урлагийн харьцаач гэдэг юм уу те 60-40 болгоомж гэдэг юм ингээд энэ зохицуултууд орж ирсэн. Мэдээж бол зээлийн одоо гаралт тийм ээ үнийгээ дагаад буусан. Гэхдээ энэ одоо юутай холбоотой юм бэ гэдэг асуудлыг хэдүүлээ одоо их сайн ярилцах хэрэгтэй, шинжлэх хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол банк санхүүгийн байгууллагууд маань өөрөө тэлээд одоо банк ус санхүүгийн байгууллагуудын актив хөрөнгө тийм ээ. За үйл ажиллагаа нь бол одоо сүүлийн үед маш эрчимтэй нэмэгдчихлээ гэдэг асуудлыг бол яриад байгаа. Гэтэл за өнөөдөр банк ус санхүүгийн байгууллагуудыг 5 их 80 төгрөгийн активтай. За 2 сая гарan харилцагчид одоо Бээжин за тэгээд одоо давтан доогоороо бол нэг 12 их 80 төгрөгийн зээл гарцсан. За банк ус санхүүгийн байгууллагын салбар маань өөрөө нэг 670 орчим тэрбум төгрөгийн одоо ашигтай ажиллаж ийн гэдэг маань одоо нэг 70 орчим төгрөг. За нийгмийн даатгал бусад юмнуудаа тооцоод бодвол одоо ингээд нэг 100 тэрбумын төгрөгийн татвар улсад төвлөрүүлж байна. Тэгэхээр энийг бол хэдүүлээ одоо маш тодорхой тоонуудыг харьцуулж харах хэрэгтэй. Энэ банк ус санхүүгийн байгууллагуудын активийн өсөлт гэдэг юм уу, энэ үйл ажиллагааны өсөлт, ашигт ажиллагаа гэдэг юм уу. Энэ маань өөрөө одоо яг л зүй ёсны дагуу энэ улсын эдийн засаг маань одоо жилд нэг 6 орчим хувиар өсөөд явж байна. Гэтэл 24 оны дотоодын нийт бүтээгдэхүүнийг одоо харьцуулж харах юм бол нэг 70 орчим одоо тэрбум төгрөг, их 80 төгрөг байсан бол одоо энэ жил 80 болсон тий. 20 онтой харьцуулбал одоо дотоодын нийт бүтээгдэхүүн 13 тэрбум ам доллар байсан бол энэ жил бол 23 тэрбум ам доллар болсон. Тэгэхээр энэ банк усын өсөлт 20 онтой бас харьцуулаад харуул ажилчдын тооч гэдэг юм уу, зээл олгорч гэдэг юм уу ингээд бүх юм зүй ёсны дагуу явцсан юм байхгүй тий. Дагаал өсөж байгаа. Энэ дээр үүсэж байгаа гол юм бол одоо нөгөө хэрэглээний зээлийг нэмэгдэж байна. Үнийг зохицуулах. Ялангуяа 125 мянган автомашин одоо 24 онд ч юм уу тийм ороод ирцэн. Галийн мэдүүлэг дээр байж гинэ гэж. Энэ зээл мань өөрөө хэрэглээг дэмжиж байна л гэсэн асуудал яриад байгаа байхгүй. Гэтэл эн чинь нэгдүгээр зээлийн тэр хэрэгцээ нь байна. Хоёрт нь Монгол улсын үндсэн одоо хуулийн дагуу л бидний зохицуулалт одоо компаниуд автомашиныг оруулж ирж байна. Гэтэл энэ дээр бол одоо улс төрчдийн шийдвэр гэдэг юм уу шууд үйл ажиллагааг одоо ингээд хорхон өөрөө хэр зохистой бай тээ. Цаана банк усын одоо энэ олон нийтэд нээлттэй болж байна тийм ээ. Банк усын одоо энэ хувьцаа эзэмшигт маань компаниуд нээлттэй болж байна тийм. Тэгэхээр нийтдээ энэний цаана 35 мянган одоо хувьцаа эзэмшигт байж байна. Үнийг дагсан дахиад 5 сая хэрэглэгчд байж байна тийм. Гэтэл эдийн засгийн яг энэ одоо өсөлтийн солонгорж байгаа энэ үед за ингээд зээлийг ингээд хумх нь өөрөө зөв үү гэдэг талдаа зөвхөн автомашин гэж харж гинүү те тодорхой сэдвүүдээр үнэхээр энэ автомашины импорт ингээд хязгааргүй нэмэгдэж байгаа бол энэ доголцол одоо Японоос л орж ирж байна л да. Тэгэхээр энэ дээр жишээ нь хуулиараа буруу үрэлтийг хорих гэдэг юм уу те ийм зохицуулт хийсэн бол энэ машинууд орж ирэхгүй л байхгүй тийм ээ. Татврын одоо шатраалсан хоригуд байж болно. Гэтэл энэ дээр зээлийг гаргахгүй болгочно гэдэг нь тэр олон машинууд яах юм? Тэрний цаана одоо ингээд маш хэмжээний мөнгө эргэж нэг их 80 төгрөгийн одоо автомашин ороод ирсэн. Энэ машинууд яах юм? Ингээд шатанда дараалсан маш олон одоо хүндрэлүүд үүсээд дээр нь энийгээ дагсан одоо шийдвэр ингээд одоо бүүм гэж гарч иштэй тий. Энэ нөхдөл ерөөсө болохгүй байна гэж ингээд шийдвэр гарчгаар үнийгээ дагаад энэ маш олон одоо харилцагчд байна гэж 2 сая 200 мянган харилцагчд чи энэний цаана хідэн бизнесмен жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчд байсан бэ. Тэгэхээр ер нь бол зээл хязгаарлаж байгаа нэг талдаа ингээ харахад ер нь зээл олголтыг багасгах, хэрэглээг багасгах, инфляцийг багасгах тийм зорилттой боловч нөгөө талдаа одоо банк бусын салбарын одоо зээлийн хүүгийн түвшин бол сүүлийн үед бол 3%-аас дээштэй дундчууд одоо хүүгийн түвшин 3%-аас дээш байгаа даа. Тэр энийг буулгах тал дээр энэ бол хэр их тэгэхээр энэ дэр нэг юм яригдаад байгаа. Банк бус санхүүгийн байгууллагууд хүүн нэмсэн одоо та нар ингээ хүүгээ буулгачих. Зарим улс төрчд бол одоо шууд гэж ярьж штэ тий. Гэтэл энэ салбар чи өөрөө дотоодын нийт бүтээгдэхүүний 10% эзэлдэг болсон. За зээл олголтоороо одоо ингээ 12 их 80 төгрөгийн зээлийг олгож байна. За мэдээж иргэд татвар төлж байна. Тэгэхээр энэ дээр нэг юм байгаад байгаа. Банк санхүүгийн байгууллага гэхээсээ илүүтэйгээр яаж энэ улс бодлогын хүн хаанаас гардаг юм те.
Тэгэхээр эн чинь мэдээж энэ улсын төлбөрийн тэнцэл, инфляц, за энэ улсын эдийн засгийн өсөлт ч гэдэг юм ингээд том бүх юмнуудаа нийлүүлжиж энэ дээр одоо валютын нөөц ч гэдэг юм уу энэ бүх юмаа тооцоод Монгол бодлогын үгээ гаргаж байна. За бодлогын хүүгийг чинь дагаад нөгөө бондын өгөөж тийм үү. За бондын хаалттай нээлттэй бондуудын хүү ч гэдэг юм уу банкны хадгаламжийн хүү, за эргээ зээлийн хүү ингээд бүх юмнууд эндээс тогтож байгаа байхгүй. За мэдээж банк санхүүгийн байгууллагын их усүр хаанаас татж ийн гэхээр ер нь бол банк санхүүгийн байгууллагын за үндсэндээ өөрөө хөрөнгөөрөө санхүүжүүлдэг. За энэ дээр их усүр татах нөхцлүүд нь бол одоо итгэлцлийн үйлчилгээ ч гэдэг юм уу тийм хаалттай нээлттэй бонд ч гэдэг юм өрийн бичгүүд гаргаад ингээ авч байна. Гэтэл энэ хаанаас хүн тогтох уу гэхээр бодлогын хүү хийдгийж гарч байна. Тэрнээс тогтдог. За одоогор бол нэг хаалттай бондын хувьд бол нэг юу ах шиг байна. Нэг 20 орчим хувьтай. За нээлттэй бондын хувьд нэг 18 орчим хувьтай байж байна. За мэдээж банк усуд их усүрээ бонд гаргаад энэ хүүгээр за их усүрийг татж байгаа бол мэдээж маржингаа хийгээд гаргаж л таарна тийм үү. Тэгэхээр эндээс хүүмэн тогтж байна. Энэ улс их орны эдийн засгийн өнөөгийн байдлаас хамаарж бодлогын хүүмэн тогтоод үүнээс их усүрээ авж байгаа банк усуд энэ дээр одоо үндсэн одоо нөгөө гол тулах цэгмэн одоо бодлогын хүү болж шүү дээ тийм. Тэгэхээр энэ шууд утгаараа манай улс их орны эдийн засгийн холбоотой л асуудал юм. Одоо банк басаа санхүүгийн салбарууд ингэж одоо хомигдснаар одоо хөрөнгөний зах зээлд ямар одоо үр нөлөө гарах болоод мэдээж банк бас санхүү байгууллагууд бол хаалтай зах зээл тийм чухал асуулт байна. Тэгэхээр өнгөрсөн онууд тийм 2-3 жил ингээд одоо өнгөрсөн жилийн тоог хэдүүлээ ярий тийм 1.6 их найт төгрөг хаалттай нээлттэй хэлбэрээр бонд хэлбэрээр гарсан байна. За энэний ингээд үзэх юм бол хэн бонд аваад байна гэд үзэхээр хэн бонд гаргаад байна. Энэ шаардлагууд маш олон шаардлагууд байгаа шүү дээ тийм. Үнэлгээний аудит, санхүүгийн зохицуулах хороо, итгэмжлэгдсэн төлөөлөгч ингээд маш олон оролцогчид оролцож бонд андеррайтеринг компани тийм ингээд энэ бондыг гаргаж штэ. Гэтэл энэ олон шаардлагуудыг хэн биелүүлээд байна гэхээр банк ус санхүүгийн байгууллагууд ер нь биелүүлж байна. Ингээд 60-аас 70% санхүүгийн байгууллагууд гаргасан байна. Гэтэл эргээд энэ олон бондыг жишээ нь ингээд банк санхүүгийн байгууллагууд авчлаа. Энд дээр бас нэг эрсдэл үүсэж байна. Юу гэхээр энэ авсан мөнгөний чинь хугацаатай авж байгаа. За 2 жил, 1 жил гэдээ авж байгаа тийм ээ. За дээр нь нөгөө хөрөнгөөр баталгаажсан үнд цаас байж байна тийм. Энэ чинь эргээд төлөх ёстой шүү дээ. Энэ бизнесийн байгууллагууд. Тэгэхээр эн чинь их үүсрэн жоох ингээд саарад үйл ажиллагааг нь хорьцохоор энэ орлого хаанаас төлөгдөх вэ? Тэгэхээр хөрөнгөний зах зээл дээр магадгүй эргээд энэ бол нөлөөлнө. Тэгэхээр чинь үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадхаа ажиллаа шүү дээ банк санхүүгийн байгууллагууд. Тэгэхээр магадгүй энэ олон одоо иргэдийн итгэлцэл иргэд ч одоо тэр бондыг авахын тулд энэ компаниас судлаад харьцангуй мэргэжлийн болж шүү дээ тийм. Үйл ажиллагаагийн судлаад шийдвэрээ гаргаад бондыг худалдаа авч байна. Гэтэл энэ бондын иргэн төлөлт олдвол яах вэ? Үйл ажиллагаа тийм. Тэгэхээр ингээд эргээд хөрөнгөний зах зээлийг хамарсан эрсдэл үүсчихүү гэж одоо миний хувьд бол болгоомжилж байгаа. Өнгөрсөн жилүүд бол үнэхээр хөрөнгөний зах зээл дээр бол одоо гайхалтай гэх юм уу тийм өсрөнгүү бас олон компаниуд нээлттэй хаалттай бонд гаргалаа, IPO гаргалаа, хөрөнгөөр баталгаажсан үн цаас гаргалаа тийм ээ. Иргэд ч гэсэн үүнийгээ дагаад одоо бас өгөөж авч штэ энэ чинь тийм ээ. Тэгэхээр энэ чинь зах зээл дээр дунджаар нэг 18-аас 20% хүүгийн өгөөж авч ийн гэдэг чинь инфляц ямар байгаа вэ? Чи иргэдийн хийх ёстой зөв сонголт байхгүй юу? Гэтэл тэр итгээд аваад авцсан төлөвтмэн нэргээд асуудал үүсэхгүй яах вэ гэдэг. Нэлээ ингээд асуудал нэлээ том зургаар нь бас харах ёстой